Өнгөрсөн онд төрөлт 2024 оноос 6.3 хувиар буурчээ. За төрөлт буурч байгаатай холбоотойгоор 2040 онд сургууль цэцэрлэгийн ирэлт ойролцоогоор 20-30 хувиар багасах хандлагатай байна. Иймээс боловсролын төсвийг сургууль цэцэрлэг барихад бус чанартай боловсрол эзэмшүүлэхэд зарцуулах хэрэгтэйг эдийн засагчид онцлоо. 1960-аас 1980 онуудад манай улсад төрөлтийн тоо эрчимтэй өсөж байгаад 1990 оноос эхлээд буурсан байдаг. Энэ цикл эдийн засаг сэргэх үедээ зэрэгцэн 2005 оноос эхлээд сэргэж байсан. Гэтэл сүүлийн 4 жилийн туршид Монгол улсад төрөлт эрс буурч байна. 2020 онд 76,000 орчим хүүхэд төрсөн бол 2024 оны байдлаар 32 хувиар буурч 57,000 орчим хүүхэд төрсөн байна. Энэ нэг одоо байгууллагын үр ашиг гэдэг нэг юм байна л да. Одоо цэцэрлэгийн хэдийн хэмжээний хүүхэдтэй байвал хамгийн үр ашигтай байх юм, дунд сургуулийн хэмжээ ямар хөө байхад үр ашигтай байх юм гэдэг энэ асуудлууд гарч ирдэг. Гэтэл бид нар хуучин нэг их хэмжээтэй байсан үеэрээ бодоод одоо тэрийг өнгөрчөөд байхад бариад байгаа байхгүй. Яг үндэ их хэмжээтэй байхад нь барих ёстой байсан үедээ бариагүй бүртлөө багассан үед нь буцааж барих гэж байгаа. Тэгэхээр энэ нэгэсэндээ бидний төлөвлөлт буруу явагдаад байна гэсэн үг. Төлөвлөлт нь буруу явагдаад. Одоо нэмэх юм бол бүр буруу одоо эдийн засгийн өөр юм зарцуулах нөөцөө шал хэрэггүй юм зарцуулах гэж байгаа гэдэг тийм дүгнэлтэнд хүрэхээр болчиход байгаа. Монгол улсад 885 сургууль 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Ойрын 5 жилдээ ерөнхий боловсролын сургуулийн ачаалал өндөр хിവэр байгч 2031 оноос хойш ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэгчдийн тоо огцон буурч эхлэх төлөвтэй байгаа юм. Энэ үеэс эхлэн сургууль цэцэрлэгүүдийн анги дүүргэлт стандарт түвшиндээ хүрч цаашлаад сургуулиудад ашигладаггүй хоосон ангиуд бий болох юм. Төрөлт буурсан хിവэрээ бол 2040 он гэхэд зарим газарт сургууль цэцэрлэгүүдийн барилгуудыг хөвчлөх зориултыг нь өөрчлөх зэрэг зохицуулт хийх шаардлага үүснэ гэдгийг судлаачид онцолж байна. Ер нь бол манай улсын хувьд бол 1990 оноос өмнө бол одоо нэг эмэгтэй хүний одоо амьдралынхаа туршид одоо юу гэдгийг төрүүлж хүүхдийн тоо их өндөр байсан шүү дээ. Харьцангуй 90 оноос өмнө төрөлт их өндөр байсан. За тэгээд энэ байдал нь 90 оноос 2005, 2006 он хүртэл нэлээд буурч байж байгаад 2006 онд бол арай жоохон сэргэж эхэлсэн. За тэгээд манай улсад 2014 онд 82,000 хүүхэд улс хэмжээнд төрсэн байдаг. Энэ нь бол яг Монгол улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт. 82,000 хүүхэд төрсэн. За тэгээд тэрнээс хойш бол харьцангуй төрөлтийн тоо хэмжээ ерөнхийдөө жоохон ингээ буурах хандлагатай болсон. За тэгээд сүүлийн ингээ 5 жилд бол нэлээд эрчимтэй бас ингээ буурж төрөлтийн тоо. Зэмээс боловсролын салбарт зарцуулж байгаа төсвийг сургууль цэцэрлэг барихаас илүүтэйгээр боловсролын чанарт хандуулах нь алстаа өргөөжтэй гэдгийг тэд хэлж байсан юм а.